Ямарваа нэг хэлийг жишээлбэл хэл дээр л жишээлээ л да тий. Анхын шатандаа бол маш хурдан сурдаг юм аа. Тэр үед хүн өөрөө урамшаад яваад байдаг тий. Би мэдлж чаддгүйсэн мэдлдэг болчихлоо. Би өөрийгөө танилцуулж чаддгүйсэн танилцуулдаг болчихлоо ч гэдэг юм. Энэ агц нь айгүй сайн хурдан харагдаад байдаг. Дунд чат руу орохоор ахаад байгаа юм уу? Аhiхгүй байгаа юм уу? Мэддэгтэй болчихдог. Тэгээд нөгөө хүн ихэнх хүн шантраад хайчдаг байхгүй. Гэтэл тэр дунд чатаа ингээд даваад дээшээ гарч ирэх энэ процесс хамгийн чухал байдаг. Тэр үедээ л тасралтгүй үсхийг би хүсэж байна. Жишээлбэл мөсөн уул гэдэг бол 3-ны 1 нь далайн дээр харагдаж 3-ны 2 нь доороо байдаг гэж байна. Тэгэхээр яг тэрнтэй адилхан 3-ны 2 нь тэр доороо ингэж томорч идэг үе чи энэ дунд чатна. Тэгэхээр хэл үзэхдээ дунд чатанда битгий аяараа. За би бол нэг 8 7 хүртэл үзсэн. Орос хэл нэг 4 жил 4 5 6 тийм 3 жил үзээд. Тэгээ эргээ харсан чи юу ч сураагүй тийм орос хэлээр ярьж чадахгүй. Тэгээл нэг баахан нэг тийм дөрмүүдэл үзсэн хүн. Тэгээд дараа нь хятад хэл үзсэн одоо 10 жилд байхтай. Тэгэхэд бас сайн сураагүй. Гэхдээ бас дажгүй нэлээ хичээж үзэх нь үзсэн. Тэгэл ерөөсөө энэ хэл гэдэг гадаад хэл гэдгийг нэг төгс эзэмшиж үзье гэж хичээж байлаа л да. Тэгээ Япон хэлийг бол харин нэлээд сайн үзсэн. Тэгэхээр гадаадд сурахыг хүсэж байгаа бол гадаад хэлийг эзэмших хэрэгтэй. Ялангуяа англи хэлийг залуучууд бол төгс эзэмших хэрэгтэй. Энэ дэр бол өөрийгөө дайжлахаас өөр нэг тусгай жор байдгүй юм шүү. Нэг хэлийг амархан үзээ сурчих юм шиг хүн ярьдаг. Зүгээр хин тууштай, хин одоо тасралтгүй сайн үзнэ л тэр хэлийг сурдаг. Тэр тухайн хэлийг үзчихвэл тэрийг өөрийнхөө хэрэгцээ болгож хувиргахыг л би залуучуудаас хүсэж байна.